Намайг Ундрах Баяр гэдэг боловсролын байгууллага 44 дахь жилдээ багчилж байна. Ер нь нүүр амаа боддгоо. Миний ганц боддог юм бол уруулаа л боддог. Ерөнхийдөө бол нүүрээ бодож үзээгүй. Ингээд ер нь өөрийгөө нэг өөрчилж үзэх юмсан, нэг нүүрээ нэг бодож үзэх юмсан гэж ер нь боддог. Гэтэ хичнээн боддог ч гэсэн тэрийгэ биелүүлж чадаагүй л явж байна. Тэгэхээр өнөөдөр бол өөрийгөө өөрчлөөд нэг үзье гэж бодоод зориод ирлээ. Намайг Алтан Туул гэдэг. Би Улсын байгууллагад 37 жил ажиллаад тэтгэвртэй асуусан. За би ерөнхийдөө нүүрэн хам удаад дээдгөө хиймж бараг хэлж үзсэн гэдэг. Өөрийгөө өөрчлөх юм сайхан юмд авах гээд ирлээ. Тэгээд өөрийгөө сорж үзье. Тэг сайхан нэвтрүүлэг юм одоо энд орох гэж ирж их баяртай байна. Намайг Баасан Жогнсран гэдэг 38 настай. Өсийг бол нэг 6 сард бол нэг бодлого хийгээд нэг өөрчлөлт хийжтэй. Уг нь бол боддог гэсэн. Сүүлийн үед одоо ажил гээд ер нь бол бас бодож байгаа байсан. Ажил гэр өөрийнхөө нүдийг яаж гоё бодвол гоё харагдах вэ гэдэг учраас болдоггүй. Яг нэг шинэ жил мэлээр бол нүүр амны бодолт үсгэзээ нэг янзлуулдаг штэ. Тэгэхээр тэр үед бол тод бодолт хийгээд үсгэзээ янзлахаар бас хөрхөн л хийчихдээ. За одоо ингээд манай салонтой танилцъя. Тэгж ажиллаж байгаа чинь. За энэ манай салоны техник хэсэг байна. За энэ дээр манай салонд ажилладаг артистуудын маань авсан ингээд шагнал урагшлууд байна. Тэгээ аюу чадварлаг артистууд ажиллана. Тэгэхээр санаа зовоодохгүй та гурав гоё өөрчлөлт хийгээрэй. За Мандимын сайт, за Өсчин гоо сайхны сэв салон. За үндэсний дээл хувцас уралдаг цоомоо урлангийн хамт олоноос хамтраад 3 сайхан бүсгүүдээ өөрчлөлт хийя. За үндэсний хэм маяг бас чингээж өөрчлөё гэсэн юм зорилтыг тавиад бас энэ нэвтрүүлгээ бэлтгэж байгаа. Тэгээ яг одоо сонгогдсон 3 бүсгүй маань бас өөрчлөлт хийлгэж байна. Тэгээд хамтдаа бас хэрхэн өөрчлөгдөх юм харъя. Өөрөхдөө ярилцж байгаа хоёлаа бас таны санал бодол дээр тэгээ манай салоны хийж чадах зүйлсийг оруулаад гоё өөрчилж байгаа тийм. За өсний үед бол ер нь нэлээд хуур ашигтай байна. Одоо ингээд зүгээр байж байгаа ингээд соромжлогдож босоод тийм. За бомсгож болно. Гоё янзын гоё тайлбар хийлгүүлээ. Өөрөө гоё тайлбарлаа бодсноо. Би нэг юм хөө тайлбар хийлгэнэгээд бодог бай. За би хоёлаа тэгвэл бас урган дээрээс хараад тийм. Тэгээд царай төрхөнд чинь тааруулаад ярилцж байгаад гоё тайрж өгье тийм. Ямар ч юм дээр зохицдог нэг тийм гоё өмнөд байлаа шүү дээ. Тийм юм болж байна. А таныхыг хараа та өөрөө нэг уртаар байлгадгүй бол бас өөрөөх дээр нь засаад бас нэг юм дээр зохицчихдаг. Одоо цэнхэр өнгөнд заавал амар ингээд тийм тод толгойсон цэнхэр өнгөнүүд байх албагүй. За таны ус бол одоо маш хэцүү усны тод орно. За яагаад гэвэл нарийн ширхэгтэй дээрэс нь хараар будцсан, хар дээрээ бас угруугаа удаанаар будцсан. Бүр ерөөсөө л үсчдгийг бүр хамаг ариасыг шалгадаг ус таны ус байна. 12 удаа 10 жил гэхээр та 120 удаа хар будгийг давхарлцсан. 120 удаа энэ дээр хар будаг давхарлцсан байгаа учраас хамгийн хэцүү шандас шалгадаг ус гэдэг чинь энэ байгаа байхгүй. Тэгэхээр маш хэцүү гэмтэл авчих гэдэг. Тэгэхээр энэ усан дээр маш эмзэг, маш анхааралтай ажиллах болох. А чинийхийг хараа жоохон уртцгаад томс хийгээд бодчихвол болж байна. Ямар болж байгаа хурдан нэг 4 төрхөө олж халах юмсан.
яаж өөрчлөгдсөн бол гэж их бодож байна. Тий, ус маань ер нь ямар өнгөтэй болж байгаа бол тэгээ засалт нь бас ямархуу болох юм бол тэгээ нөө сормос хийлгсэн. Тэгээ одоо сормос ерөөс огт хийлгэж үзээгүй анх удаа хийлгэж үзэж байгаа. Тэгэхээр бас ямар байс болсон болоо гэж бас их гайхаад байна. Өснийхээ өнгийг л харах их сонирхолтой байгаа бол гэж бодож. Харин тийм одоо өсний өнгөө өөрчлөе гэж ер нь боддгийн тэгээд нөгөө өөрчлөөгөө тэгэл яг нэг өнгөөрөө тэрүүндээ үнэн чигээл яваасаа одоо тэгээд өнгөө өөрчлүүлэе гэсэн санал өгсөн. Одоо тэгээ ямар өнгөтэй болох юм бол гэж бодоод бас тэгээ аль бол хурдан харах байсан гэж бодоод Өөрийгөө хараагүй сууж байгаа шүү дээ. Санаа байна. Давлаад сууж гоё л. Одоо тэгээд дөнгөр бол ер нь л эрс өөрчлөлтөөр шийдтэй байх шүү дээ. Зүгээр үү те. Шийд юмгийн өөрчлөлт хийж байгаа. Ааха. Тэгээ нүрээ бас давхар бодуулчаад тэгээд харна штэ та өөрөө тий. Давлаад. Ер нь хүлээлттэй л байна. Ямар болох. Толон дээрээс хараагүй байгаа штэ тий. Ер нь хэр өөрчлөгдсөн бол гэж бодож байна. Ямар ч байсан үсийн тайраад тахлаа бодоод тахлаа. Үс тэглээ. Өөр төр чи бас нилээ ажиллаад ах шиг харагцсан. Би бас их гоё болох болов гэж бодоод байна шүү. Аа. Тий. Тэгээ нүрээ бодуулчаа тэгээд хамтдаа өөрчлөлт харъя да тий. Цогээс хүн биш шүү дээ. Тэгтээ бас ингэж тараа арай л онтоо болчиход байна бас. За манай Сис салонд бариад засал үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдрийнхөө 3 бүсгүйд булчин суллах бариа хийж байна. Дэмчилгээний бариад засал, харцаг нурууны бариад засал, сув көлт явагдаж байгаа. Ус маань ер нь жоо нарийн ширхтээ талтай юм байна. Нарийн ширхтээ шингэн. Одоо бодол толгойн чинь үзүүрлүү давхарлагдаад одоо олон жил хараар бодож байгаа гэсэн тий. Тэгэхээр тэр болгон чинь үзүүрлүүг давхарлагдаад яваад байгаа байхгүй юу? За нэвтрүүлэг маань үргэлжлүүлж байна. За бид нөхөн цамын хаалхын дүүргийн за одоо 8 төвтэй өнгөр атгах гэдэг шүү дээ тий. Байранд ирсэн байна. За энд ямар учиртай ирсэн бэ гэхээр одоо цамаа урлагийн маань толгойн төлөө байгаа. Одоо 3 сайхан бүсгүйдээ бас сайхан дээд билгийа гэсэн манай нэвтрүүлэг бас зорилго байгаа. Ингээд Сис салооны баяратаагаа тий бид бүгд одоо цамаа урлагийн руу орно. Орчоод одоо манай гурав чинь хамгийн гол нь ерөөсөө зөв зүрхэн хэлхээ өөрчлөгдсөнийг хараагүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо дээлээ үүсчээд бүгдээрээ талентаа яг хараад тэгээд сэтгэлдээ манай багшаас нэлээ яараа багшаа өглөөнөөс хойш нэвтрүүлгийн багийнх маань явлаа өглөө 9 цагаас ирээд цагласандаа тэгээд бүтэн өдөр гоо сайханд маань анхаарсан баяраа бас өдөр баярлаа тэгээд орой бол хамт явж байна. Одоо ингээ ороод хэдүүлээ сайн дээлээ үүсэж үзье тий. За орой. За намайг Цолмон гэдэг Монгол Европ хугацаар одоо үйл ажиллагаа явуулаад 7-8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр ер нь бүрэн өөрчлөлт хийж байгаа. Хамгийн гол нь бас үндэсний юм. Одоо өмнө ямар байсныг хараагүй болохоор ямар ч байсан сайхан л эмгтээчүүд байна. Тий. За тэгээ дээлээ үсээд үзье. Тий.
цагаан сараар өмсөхтэй юм уу, энгийн үед өмсөхтэй юм уу? Би болохоор зэрэг ерөнхийдөө чиний царай тохируулаад нэг иймэрхүү тод өнгийн дээлийг зүгээр үлээ гэж боддог. Үндсэн өнгөөрөө энэ болохоор юм тааш. Ингээд хүсдэг. Тэгээд одоо энэ ягаан юм шиг гэж бодоход хүмүүс ягаан сүлдэг ороод байна гэсэн. Хүмүүс ч үгүй юм шээ. Энэ айгуу гоё шүү дээ. Онцч. Карматай байгаа үстэй гэж. Джинс юм шиг энэ хоёр талаар ингэж байна. Одоо гадна талын өнгөөр юм. Өчгөө нэг өчгөө. За үзье. Онцгой бүцүү. Мен би чидээр тарлаа. Та удаа хэллээ. Энэ юм. Хам. Энэ тааш. Ямар гоё бол. Баярлалаа амьд таарсан хүн бүхэнд. Баярлалаа. Баярлалаа баяр жаргал бүхний. Ямар гоё юм бэ? Баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд. Баярлалаа. Барби мөн үгүй ямар гоё юм бэ? Мэрти ямар гоё юм бэ? Энд намайг өөрийгөө өөрсдөө бодчихсон бодож өөрсдөө чаддаг байсан. Баярлалаа. Сүстэй байна. Нүсүс ямар гоё болсон юм бэ мөнгө? Дээл бодохтой гоё байна. Баярлалаа. Юу гоё болгочихсон та бүхэн. Баярлалаа. Эцэг тавар жоох хараад байна. Энэ нүс ямар гоё болсон. Би чи юм үзсэн дүү. Үсвэстэй гоё. Эндрэл бэлгэлсэн. Яс, өнөө өөрчлөгчжээ. Одоо нэг дэд ингээд болох нэг манай суулгын яах вэ? Би нөгөө огчод юм байна. Баярлалаа. Таамарта. Хүнийхэн хорлоогийн өчиг бүхэн өвдөстэй. Ухаар сэхэрлийн шижинтэй. Цаг хугацааг хамсаа дуулан өнгөрүүлж. За 3 бүсгүйгээ өөрчлөх нэвтрүүлэгтээ маань хамт байсан бас үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ сайхан бүсгүйчүүдийнхээ улам одоо гоо үзлэнгийн тодтогоод илүү одоо үндэсний хэм маягийг оруулсан ийм сайхан өөрчлөлтийг хийхэд тусалсан одоо тэгээ хамтран ажилласан тийм Сэс салааны захирал Баяр цэцэг Цомоо урлангийн цолон нартаа бас баярлалаа. Ингээ хэдүүлээ сэтгэлдээ хилээд энэ хүн нэвтрүүлгээ бас өндөрлөө тийм ээ. За ингээд энэ хүү сайхан саналыг тавьсан манд цэгийн сайтаа маш их баярлалаа. Одоо хамтран ажилласан бас байгууллагатаа маш их баярлалаа. 3 бүсгүйгээ өөрчлөхөд одоо манайхыг сонгож үйлчлүүлсэнд маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд нэг өдрийг үнэхээр гайхалтай өнгөрүүллээ. Тэгээд өөрчлөлтөнд оролцсон хүүхэн охтуудаа за саналыг хүлээж аваад гоё нэвтрүүлгийг хамтдаа хийсэн бас охтуудаа баярлалаа. Амьдрал минь